Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 1 буюу анхан шатны хичээлийн маань 4 дахь сэдв эхэлж байна. Бид өмнө нь 3 дахь сэдвэрээ хүний нөөцийн менежментийн аргуудын талаар авч үзсэн. За тэгвэл одоо 4 дахь сэдвэрээ бид хүний нөөцийн менежментийн хөгжлийн чиг хандлагуудыг авч үзье. Энэ хүн сэдвийн агуулга маань боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежмент хоёрын ялгаа юу вэ? Монголын бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн менежментийн өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын талаар авч үзье. За тэгвэл нэгдүгээрт нь боловсон хүчин хүний нөөц хоёрын ялгааны талаар ярилцъя. Олон жилийн турш боловсон хүчний менежмент гэсэн нэр томьёог байгууллагуудад ажилтан элсүүлэх, сонголт хийх, цалин ба хөнгөлөлт тогтоох, сургалт зохион байгуулах гэсэн утгаар хэрэглэж байсан. Харин сүүлийн жилүүдэд хүний нөөцийн менежмент гэсэн нэр томьёог өргөн хэрэглэх болж улмаар бүх үйлдвэр аж ахуйн нэгжийн боловсон хүчин гэсэн ажлын байр эсвэл салбар нэгж хүний нөөц хэмээх нэрийг хэрэглэх болсон билээ. Хүний нөөцийн удирдлага нь хүний талаар шийдвэр гаргахдаа стратегийн асуудалд илүү анхаарлаа төвлөрүүлдэг. Харин боловсон хүчний удирдлага гэдэг ойлголт нь ихэнх тохиолдолд хүнтэй ажиллах өдөр тутмын үйл ажиллагаанд тулгуурладаг байна. Өөрөөр хэлэх юм бол хүний нөөцийн удирдлага нь одоо урт хугацааны төлөвлөлтөнд анхаарлаа хандуулдаг бол болсон хүчин нь өдөр тутмын одоо ийм үйл ажиллагаанд тулгуурладаг гэсэн үг. За боловсон хүчний менежмент бол хүний нөөцийн менежментийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг яа харахгүй юм бөгөөд байгууллагад шаардлагатай хүмүүсийн хэрэгцээг тодорхойлох, хангах, байгууллага болон ажилтнуудын хоорондын харилцааг холбоог удирдах захиргааны бодол. За боловсон хүчний менежмент бол хүний нөөцийн менежментийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд байгууллагад шаардлагатай хүмүүсийн хэрэгцээг тодорхойлох, хангах, байгууллага болон ажиллагчдын хоорондын харилцаа холбоог удирдах захиргааны бодлогыг хэрэгжүүлэх практик дүрм арга техниктэй холбоотой асуудлуудыг удирддаг. Энэ утгаар авч үзвэл боловсон хүчний менежмент гэдэг нь захиргааны бодлогын хэрэгжилтэд дэмжих туслах ийм арга хэрэгсэл болдог байна. Монголын хувьд авч үзвэл хүний нөөцийн менежмент нь өрсөлдөх болон харьцангуй давуу талыг олж авахын тулд байгууллагын хүний нөөцийг ашиглах тодорхой стратегтэй байдгаараа боловсон хүчний менежментээс дараах 3 үндсэн ялгаатай байдаг байна. Үүнд нэгдүгээрт нь хүний нөөцийн менежмент бол стратегийн чанартай. Стратегийн чанар буюу урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлттэй байдаг. За хүний нөөцийн менежментийн практик нь хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг байгууллагын бизнесийн ерөнхий стратегтэй уялдуулан удирдах шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын алсын хараа одоо бизнесийн ерөнхий ямар стратеги бидийн түүнд нь чиглэж түүнтэй одоо уялдан зохицох ийм хүний нөөцийн менежментийг одоо боловсруулан хэрэгжүүлдэг байгаа. За энэ тохиолдолд хүний нөөцийн менежментийн практик ажиллагаа бизнесийн стратеги хоёр хоорондоо нийцэж байх ёстой бөгөөд энэ нь ямар нэг зөрчил нийцгүй байдлаас зайлсхийхэд тусалдаг байна. За хоёрт нь хүний нөөцийн менежмент нь хүмүүсийг удирдах нэгдмэл цогц үйл ажиллагаанд байгууллагын төрөл бүрийн элементүүдийг тодорхойлж өгдөг. За жишээлбэл ажилтан авах журам нь цалин хөлсний системтэй уялдаатай байх бөгөөд мөн цалин хөлсний систем ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журамтай маш нэгт холбоотой байдаг. За жишээ нь ажилтан авахдаа ямар албан тушаал дээр авч байгаа тэр нь ямар одоо цалин хөлстэй байх гэдэг нь мэдээж хоорондоо нэгт уялдаатай байхаас гадна цалин хөлсний систем яагаад ажлын гүйцэтгэлний үнэлгээтэй уялдгийг бид өмнөх хичээлээр авч үзчихсэн. За тухайн хүн өөрөөхт ажиллаа зохиох замд нь ямар чанартайгаар хийж байгаагаас хамааран ажлын гүйцэтгэлийг үнэлсний дараа цалин хөлс болон шагнал урамшууллын талаар яригддаг гэж бид үзсэн. За хүний нөөцийн менежмент ажилтнууд тэднийг сургаж хөгжүүлэхэд гарах зардалтай холбоотойгоор нэр томьёоны өргөн агуулгыг батаадаг. За бүхэл бүтэн хүний нөөцийн сургалтын зардал гэдэг имийг байгууллагын одоо санхуд төсөөлөн тусгаж өгдөг ёстой. За дээрх ялгаануудыг боловсон хүчний болон хүний нөөцийн менежментийг тодорхойлох дараах үснэгтээс одоо харж болно.
За тэгвэл боловсон хүчний болон хүний нөөцийн менежментийн ялгааг харъя. Хуучин тодорхойлолт буюу боловсон хүчний менежмент, шин тодорхойлолт буюу хүний нөөцийн менежмент. За тодорхой асуудлыг шийдэхийн тулд харилцан нөлөөлөх системтэй оролцоо байдаг гэсэн бол шинээр хүний нөөцийн менежмент нь стратеги төлөвлөлт, байгууллагын соёлын өөрчлөлттэй уялдуулан нийцлийг хангах замаар идэвхтэй бүхэлд нь хамарсан ийм өргөн оролцоо байдаг байна. За хүмүүс бол хувьсах зардал юм аа гэж хуучнаар үздэг бол хүний нөөцөд хүмүүс бол хөгжин дэвших болцоотой ийм нийгмийн капитал буюу нийгмийн өмч юм аа. За тэгвэл хуучин гэрээ хэлцэл байгуулах, өрсөлдөхийн тулд давуу эрх мэдлийг олох. Гэвтэл хүний нөөцөд итгэлцэл хамтын ажиллагааг бий болгохын тулд эрх мэдлийг тэнцвэржүүлэх арга замыг хайдаг байна. За хуучнаар үр ашиг, хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн урсгалыг хяндаг байсан. За хүний нөөцөд бол итгэл найдвар, авлалт, өөрийн харилцааны сувгуудыг харин нээх. За хуучнаар харилцааг чиг баримжаа болгодог бол хүний нөөцөд зорилгыг чиг баримжаа болгодог байсан. За хуучнаар дээрээс хяндаг байсан бол хүний нөөцөд хувийн оролцоо, чөлөөт сонголтыг хийх юм боломжийг олгож ирсэн байна. За хүний нөөцийн болон уламжлалт боловсон хүчний менежментийн хоорондын ялгааны гол чиглэлүүд нь хүний нөөцийн менежментийн стратегтэй нийцэх нийцэл, нэгдмэл чанар, байгууллагын соёлыг хөгжингүй хүнлэг ёсны үнэт зүйлстэй хослуулан удирдах чиглэлээр илэрдэг. За тэгэхээр байгууллагын эрхэм зорилгод хүрэх тэрхүү төлөвлөгөөг хүний хөгжингүй хүнлэг ёсны ийм зүйлстэй хослуулан удирдгаараа хүний нөөц уламжлалт боловсон хүчнээс нь ялгагддаг. Хүний нөөцийн менежментийн өөр нэг онцлог нь ажилчдаас гадна менежерүүдэд бас олон чиглэлдэх тавчдаг. За энэ нь тэд стратегт төвлөрөн ажиллах, гүйцэтгэх менежерүүд хүний нөөцийн менежментээр дамжуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулахад туслах ба байгууллагын стратегийн шийдвэр гаргах хэрэгслийн нэг болгон ашигладаг. Хуучнаар гүйцэтгэх доод чатны ажилтнуудаа дээр байгаа менежерүүд нь зөвхөн өөрөг даалгавар өгөх тийм янзаар явагддаг байсан бол хүний нөөц нь гүйцэтгэх шатны буюу удирдах шатны аль хүмүүст нь харилцан адилгүй үйлчилдэг бөгөөд энэ эцсийн бүлэгтээ стратегтэй төвлөрөн ажиллахад нь үр дүнгээ үзүүлдэг байна. За энэ утгаараа хүний нөөцийн менежментийг байгууллага доторх бүхэлдээ өргөн хэмжээгээр тархсан өөрийн хуваарлалт гэж үзэхээс биш, зөвхөн хүний нөөцийг хариуцсан хэсэг тамаарах ажил үүрэг гэж ойлгож болохгүй юм аа. За хүний нөөцийн менежмент удирдлагын шийдвэр гаргах үйл явцад нөлөөтэй бөгөөд хүний нөөцийн талаарх ажил үүрэг шийдвэрүүдэд гүйцэтгэх менежерүүдэд илүү их хамааралтай учраас байгууллагын доторх бие даасан хэлтсийн үүрэг уурдаг. За хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдөө энэ системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг гэхээсээ илүү хүмүүсийг удирдан зохион байгуулах илүү босронгуй арга замыг боловсруулан гаргаж хэрэгжүүлэхэд нь гүйцэтгэх захирлуудад туслах дотоод зөвлөх хүчин гэдгээр гол нь тодорхойлогдод байна. Хүний нөөцийн менежерүүд байгууллагад өөрийн гүйцэтгэх үүрэг, байр суурийн өөрчлөлтийг тодорхойлох хандлага руу чиглүүлэхийг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн менежер нь аль нэг гүйцэтгэх захирлын туслах юм уу түүнд мэдээлэл өгдөг хүн болж түүний хэлсэн шийдвэрүүдийг гүйцэтгэх төсний ажилтнуудад дамжуулагч нь болдог. За энэ ингэхгүй тулд байгууллагад өөрийн гэсэн үүрэг, байр сууриа хадгалан ажиллах нь илүү чухал юм аа. За хүний нөөцийн менежмент нь өөрчлөлтийн удирдлагын агуулгатай өргөн хүрээнд холбогддог бөгөөд энэ нь уян хатан байдал болон ажлын шинэ аргуудыг хүлээн зөвшөөрөхөд төлөвлөж үзүүлэх үйл ажиллагааг дэмжих замыг ирж хайхад хүргэдэг байна. За хүний нөөцийн менежментийн тал бүрийн үйл ажиллагаанууд нь байгууллагын хөгжилд гол орц болж өгдөг. Боловсон хүчний менежмент хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, засгийн газрын хууль тогтоомж, бусад нөлөөлөх хүчин зүйлийн өөрчлөлтөд хариу үйлдэл хийж байдаг. Ердөө иймэрхүү ажлуудыг хийдэг гэсэн үг. Харин хүний нөөцийн менежмент бол стратеги, шинэ үйл ажиллагааны зохицуулалт, хөгжлийн шин сэргийг санааг агуулдаг.
Түүнчлэн болсон хүчний менежментийн бодлого үйл ажиллагаа бол богино хугацааных байдаг бол хүний нөөцийн менежмент нь урт хугацааны эвтийн төлөвлөлттэй байдаг байна. За энэ бүгдийг дүгнэхэд болсон хүчний менежмент нь үүсэж бий болоод ужигрсан асуудлыг шийдэхдээ гал унтраах маягаар ийм идэвхгүй, явуургүй үйл ажиллагааг явуулдаг. Харин хүний нөөцийн менежмент ирээдүйд чиглэсэн тодорхой бодлого, стратегтэй аливаа асуудлыг бий болохоос урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа явуулдаг идэвхтэй шинжийг агуулдаг байна. За хоёрт нь Монголын бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн менежментийн өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын талаар үзье. Сүүлийн жилүүдэд Монголын ихэнх аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаа идэвхжин тэдгээрийн удирдлага менежментийн шинэ арга барил шилжих ирмэлцэх, хүний нөөцийн менежментийн ач холбогдолыг ойлгох, орчин үеийн шинэ арга хэрэгслийн нэвтрүүлэх зэрэгээр хүний нөөцийн удирдлагад эерэг хандлага бий болсоор байгаа билээ. Манай ихэнх байгууллагын ажилтнуудад үр ашигтай үйл ажиллагаа явуулахад суур мотивац нь таарав. Тэд удирдлагын шийдвэр гаргах болон хэрэгжүүлэх бүрэн хэмжээний хариуцлагыг өөртөө хүлээдэггүй. Хувийн болон байгууллагын сонирхлын нэгдэлд хүрэх бодит шаардлагыг ойлгодоггүй. Байгууллагад үнэн чанддаггүй. Байгууллагын салбар нэгжүүдийн хоорондын уялдаа холбоо, муу зэрэг олон бэрхшээлүүдийг мөн нэрлэж болно. За энэ бүх хүндрэлтэй байдлаас үүдэн байгууллагын удирдлага нь зохион байгуулалт, зохицуулалт, хяналт, хөдөлмөрийн урамшуулалт зэрэг бүх асуудлуудыг өөртөө төвлөрүүлэн ажиллахад хүрдэг. Ийм ч хүний нөөцийн менежментийг үр ашигтай болгох зорилт тулгараад байгаа юм аа. За тэгвэл үр ашигтай менежмент гэдэг нь зорилгын зөв тавилт, түүнд хүмүүсийн тусламжтайгаар үр ашигтайгаар хүрэх явдал юм аа. Өөрөөр хэлбэл зөв зорилт тавиад хүний хүч чадлыг ашиглан хэрхэн тэрхүү зорилттой хүрэх вэ гэдэг энэ асуудал юм. Гэтэл яагаад зарим менежерүүд үр ашиггүй үйл ажиллагаа явуулаад байдаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. За энэ асуултанд дараах ерөнхий хариултуудыг өгч болно. За үүнд тэдэнд зах зээлийн туршлага байна. Мөн менежментийн салбарын мэдлэг, ур чадвар хангалттай биш байна. Хүний хүчин зүйлийн ач холбогдлыг сайн ойлгохгүй байна. Тэд зөвхөн техник, мөнгө байгаад болно гэж үзэж байна. Гэтэл тэр нь хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд барагддаг юм байгаа. За өөртөө хэд төвлөрлийг бий болгож удирдлага дор байгаа хүмүүстэй итгэдэггүйгээс эрх мэдлийг олгодоггүй. Өөрөөр хэлбэл тэр хүн ганцхан өөрөө удирддагаас болоод бусад хүмүүстэй хүрч чаддаггүй. Тийм учраас хүний нөөцөө зохирч чаддаггүй гэсэн үг. Өөрсдөө хэмжээлшгүй эрх мэдэлтэй зөв үйл ажиллагаа явуулж байна хэмээн итгэдэг зэрэг байна. За Монголын бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежментийн нэг шинжилгээ хийгдсэн. За түүний нэгтгэлийг танилцуулъя. Энэ нь SWOT шинжилгээгээр хийгдсэн байгаа. За энэ шинжилгээний давуу талд нь дээд чадны менежерүүд хүний нөөцийн асуудлаар нэн тэрүүнд өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч дэмжих болсон. Ер нь дээд чадны менежерүүдийг хүний нөөцийн сургалтанд хамруулах, хүний нөөцийн менежментийн талаарх ойлголтуудыг өгөх нь маш чухал байгаамаа. За удирдлага ажилтнууд ихэнх нь залуурчсан тул аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайн байдаг. За үйл дөрийн үндсэн удирдлага болон мэргэжилтнүүд мэргэшсэн, өөрөөр хэлбэл техник ур чадвар сайн. За үндсэн удирдлага үйл дамжиж юм уу өөр мэргэжлийн хүмүүс байхаас илүү яг тухайн байгууллагын үйл ажиллагаанд мэрэгдсэн техник ур чадвар сайн байгаа нь давтал байна. За тэгвэл сул тал. Дээд дунд чатны менежерүүдийн ажил үргийн хуваар нь тодорхой бас давхардал түгээмэл гардаг. За энэ нь нэг менежер өөрийнхөө яг юу хийхээ тодорхойлоогүй байгаа гэдэг нь эргээд гүйцэтгэх түвшний удирдлага ажилтнуудаа удирдахад их төвөгтэй болж ирдэг. За мөн хүний нөөцийн талаар баримтлах бодлого албан ёсоор бүрэлдэхүүн тогтоогүй, урсгал шинжтэй явагддаг. Яг хүний нөөцийн менежмент гэдгийг ямар зарчмаар, ямар урсгалаар яаж хэрэгжүүлэх ёстой гэдэг нь тодорхойлогдоогүй тохиолдолд энэ нь зүгээр өдөр тутмын гал намжих, өөрөөр хэлбэл боловсон хүчин маягаар явагддаг гэсэн үг. За ажилтнуудын хооронд албан бус буюу гэр бүл, найз нөхдийн харилцаа давмгаасан байдаг нь байгууллага зорилготой хүрэхэд бас их сул тал болж өгдөг.
За ажилтнуудын цалин бага, урамшууллын систем сайн бүрдээгүйгээс болж ажилтнууд ажилдаа сэтгэлээрээ сайн гүйцэтгэлтэй ажиллахгүй байдаг. Ажилтнуудын тогтол сууршил тааруу буюу өөр ажилд орох ийм хүсэл эрмэлзэлтэй болоод ажлаасаа гарах явдлууд ихсдэг. За хөдөлмөрийн харилцаатай холбоо бүхий хууль тогтоомжийн мөрдөлт сул. За энэ нь шагнал урамшуул болон шийт хэлүүдийн сахилгын асуудлуудыг хуулийн дагуу явуулдаггүй гэсэн үг. За мэргэсэн ажилтан дутагдaltaй. Өөрөөр хэлбэл тухайн мэргэсэн ажилтан байх ёстой албан тушаал дээр хэн нэгэн хүн зүгээр тухайн оронтойг нөхөх хэлбэрээр байдгаа гэсэн үг. За боломжууд юу байна? Макро түвшинд хүний хөгжлийг хөгжүүлэн дэмжсэн бодлого явуулж байгаа. Макро буюу нийт нийгэм эдийн засгийн хүрээнд улсын хэмжээнд явагдаж байгаа. За хүний нөөцийн асуудлыг сайжруулахад гадны төсөл болон мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг тусалцааг ашиглах болсон. За энэ нь гадны төсөл гэдэг нь гадаад гэснээсээ илүү аутсорсинг юм уу, консалтингийн зөвлөн туслах үйлчилгээний яг хүний нөөцийн асуудлуудыг хариуцсан ийм компаниудын мэргэжлийн тусалцаа дэмжлэгийг хүмүүс авах болсон. За мөн хөдөлмөрийн дотоод зах зээлээс илүү чадварлаг ажилтнуудын сонголт өргөн болсон. За мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудалд төр засгийн зүгээс ихээхэн анхаарч тодорхой бодлого болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэх таатай орчин бүрдэж байгаа. За аюул занал хэлний үе. Зах зээл дээр ижил үйл ажиллагаа явуулж буй компаниуд хүний нөөцийн талаар эрчимтэй бодлого явуулах замаар нарийн мэргэсэн ажилтнуудыг өөртөө татдаг. За өөрөөр хэлбэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас хүний нөөцийн талаар эрчимтэй бодлого явуулсан нь жишээлбэл цалин илүү өгдөг. Энэ маягаар нарийн мэргэсэн ажилтнуудыг өөртөө татж байгаа нь нөгөө нэг хөл дээр босгож байгаа бусад компаниудад дарамт толж өгдөг. За үн ханшны өөрчлөлтийн улмаас цалингийн зардал өсөх болсон. За энэ нь мэдээж тухайн байгууллагт зардал өсгөн гэсэн үг. За хувийн хвшилд ажиллах ажилтнуудын ихтгэл үнэмшил суларч байна гэж үзсэн байна. За энэ хүн шинжилгээний нэгтгэлээс харахад ихэнх бизнесийн компани хүний нөөцийн бүх асуудлууд ерөнхийдөө урсгал шинжтэй байгааг харуулж байна. За өнгөрсөн хугацаанд ялангуяа хувийн хвшлийн компаниудын удирдлага байгууллагынхаа үйл ажиллагааг эхлэх, чигдрүүлэх, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болох, бизнесээ өөрөгдөх зэрэг асуудлуудад илүү анхаарч ажилласантай холбоонд тайлбарлаж болох талтай. Ийм учраас хүний нөөцөө хүндээ анхаарна гэсэн энэ нь орхигдсон байж болох талтай. За байгууллага бүр хөгжлийнхөө гарааны үед орлого ашиг олох явдал тулгамдсан байсан учраас хүнээ хоёрдугаарт тавьдаг зүй тогтолтой болсон байгаамаа. Иймд цаашид хүмүүс тандсан бодлого баримтлан доктортой ажил болохын тулд тогтоон барих, чадварлаг хүмүүсийг өөртөө татах замаар өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэгдүүлэх ийм хэрэгтэй болж байгаамаа. За гэхдээ зарим компаниудын бүтээгдэхүүний амьдралын бичлэгээс харвал өсөлтийн үе шатандаа орсон. Үйл ажиллагаа нь өргөжлөж байгаа үндэсний хэмжээний томоохон компаниудын хувьд хүчтэй өрсөлдөгч болж чадсан бөгөөд хурдтайгаар хөгжиж байгаа ийм эерэг үзүүлэлтүүд бас анзаарэгдсэн байна. Ирээдүйд өсөлтийн энэ түвшингөө бууруулахгүй байх, өрсөлдөх чадвараа сайжруулах, зах зээлд эзэлсэн байр сууриа хадгалах ба нэмэгдүүлэхийн тулд мэдээж удирдлага нь хүний нөөцийн менежменттэй анхаарлаа төвлөрүүлэх шаардлага нэн төргөнд тавигдаж байгаа юм а. Ер нь компани бүр өөрийн хүний нөөцийн шинжилгээ хийх нь цаашид давуу тал дээрээ түшиглэн сул талаа арилгах, гадаад боломж дээрээ тулгуурлан аюул занлыг багасгах эсвэл урьдчилан сэргийлэх ийм боломжтой байгаамаа. За ингээ өнөөдрийн хичээл өвгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баярлалаа.